За энэ татварын ерөнхий хуулийн татварын хувь хэмжээх тогтоох тухай хуулийн хүрээнд энэ маань нэмэгдэж байгаа 0.6-аас 2% хүртэл ногдуулна гэсний дагуу одоо нэлийн зах зээлийн эргэлт сайтай, ашиг орлого сайтай салбаруудад одоо 2%-аар, бусад нь бол аймгийн төвд 0.8, сумд 0.6-гаар ийм хувь хэмжээг тогтоож байгаа юм байна. Энэ нь одоо яг манай аймгийн эдийн засагт бас хэрэгтэй. Энэ маань аймгийн орлого бүрдүүлэлт, төсөв бүрдүүлэлтэнд хэрэгтэй. Энийг нийтийн сайн сайхны төлөө зарцуулах нь зөвч гэсэн. Одоо цаашид энэ нээлттэй санал авахар байршуулад орхих биш. Одоо ард иргэдэд анхаарлын татгаар сонирхолтой эрүүл хэлбэрээр таны үйл хөдлөх хөрөнгийн татвар ийм байсан байна. Одоо ийм ялгууртай болох гэж байна. Энэ дээр таны санал юу байна уу гэх жишээ тийм анхаарал татгаар байлгамаар байхад зүгээр байршуулад орхичдаг. Тэгээ нэг ч иргэн саналаа ирүүлээгүй гэдэг нь ерөөсөө хүмүүс энд ач холбогдол өгөөгүй харагдчихээн. Тэгэхээр иргэдийн хурал болон засаг даргын тамгын газрын байнгын мэдээллийг шеэрлдэг бид нар хүртэл баг ол сонсоогүй байхад ингээ байршуулад 30-аас дээш хоног байршуулсан. Тэгээ санал ирээгүй гэдэг нь их харамсалтай байна. Тэгэхээр цаашид энэ дээр нэлээд анхаарч ард иргэдийн саналыг авахтаа нэлээд анхаарал татах хэлбэрээр тухайн тойргийн төлөөлөгчдөд нь бас одоо энийг шеэрлээрээ баг сумаас саналыг авч өгөөрөөч гэдэг юм уу, баг сумын дарга нарт хандсан ийм хэлбэрээр явуулах бол энэ ард иргэд маань сошиалд бас ялангуяа энэ төрийн захиргааны байгууллагуудын мэдээллийг харах, үзэх, санал өгөх талаараа хойрог байгаа нь харагдаж шүү. Тэгээд ингээд санал авсан үед одоо оролцоогүй нэгэнт дараа нь өөрчлөлт орсны дараа маш их юм ярьдаг учраас энийг бас цаашид ард түмэнд хүртээмжтэй байх талаас нь анхаараарай гэдэг саналыг хэрмэлмээр байна.